Ийм төрлийн бөмбөр сууцыг ердөө ганцхан цайны дангахтай дүүцэх дулаанаар халаажуулдаг. Ямар ч байсан дулаанаа алдалгүй барьж чаддаг. Барилгын ажил 30 хоногийн дотор түлхүүр гартуулах нөхцлөөр бүрэн дуусдаг. Угсралтыг жилийн 4 улиралд хийх боломжтой. Бөмбөр хэлбэрийн сууцны гол даваа талууд нь хурдан угсралт, дулаан хадгалах чадвар өндөр, байгаль дээлтэй, бат бүх хийцтэй юм а. Энэхүү барилга нь тусгай нэмэлт халаалттай эс бүхий хөөсөн полиуретан материалаар хийгддгээрээ онцлог юм. Бид 12 жилийн турш хөөсөн полиуретанаар бөмбөр хэлбэрийн сууц үйлдвэрлэж байна. Энэ төрлийн сууц хасах наяас нэмэх 250 градусын хэмийн хэлбэлзэд төсвөртэй учраас хамгийн хөтөн эсвэл халуун уур амьсгалтай бүс нутагт ашиглах боломжтой. Куполдом компани сард 55 бүрэн хэмжээний бөмбөр сууц үйлдвэрлэх хүчин чадалтай. Эдгээр сууцыг аялал жуулчлалын зочид буудлын зориулалттай модуль байр, худалдааны зориулалтын байгууламж, орон сууц болон нийгмийн зориулалтын барилга байгууламжид ашиглах боломжтой. Жилой застройки и социальных объектов. Энэ бол бурайд үйлдвэрлэлийн сайхан жишээ юм а. Манай компанид дотоодын зах зээл байгаа. Цаашид ч үйлдвэрлэл болон борлуулалтаа нэмэгдүүлэх боломж бүрэн бий. Куполдом компани богино хугацаанд бурайдын бизнес эрхлэгчдийн дунд танигдж чаджээ. Өнөөдрийн байдлаар тус технологиор баригдсан 17 гаруй сууц аймагуудын нутаг дэвсгэрт зочдыг хүлээн авч эхэлсэн байна. Вот она страна Бурятия. Энэ бол Бурят нутаг. Бичүүрийн дүүрэг. Детская мечта мальчика. Хүүхэд байх үеийн мөрөөдөл олон жилийн дараа биелэлээ олжээ. 3 адал явдал хаагч залуу Бичүүрийн аймгийн Малетагаас Билүүтэй тосгох хүртэл замыг туулжээ. Хилок нэртэй 6 карцхан 4 хэмжээтэй гар хийцийн тавцсан усан онгоц 9 дахь өдрөө аяллаа дуусгасан байна. День закончил свое путешествие. Все мы вместе. Бид бүгд нийлээд энэ сард тавцан хийсэн юм. 4 торх ашиглаад хөвдөг гондол хийж дээр нь фанераар тавцан тавьсан. Дээр нэг жижигхэн байшин ахмадын өрөө маягийн юм хийж гал тоогооч хийсэн. Ингээд бид аяллаар гарахаар шийдсэн юм. Өнгөрсөн жил туршилт маягаар нэг удаа гарч үзэж байсан. Сейчас команда состоит. Одоо аялж буй багийн бүрэлдэхүүнд Марат Гарипов, Николай Савальев, тус адал явдлыг санаачлагч Александр Дерябин нар багтаж байна. Аялалд нэгтгэх хүсэгч олон байгаа гинэ. Тэднийг өнгөрсөн тосхон бүрт нутгийнхан хүндэтгэлтэй ухтан авч халуун сэтгэлээр үдэж байна. Бичүүрэ тосгонд 10 жилийн уулзалт болсон. 40 жилийн өмнө төгссөн нэг ангийнхан л да. Тэгсэн 3 ангиараа уулзлаа. Энэ салт тавцсан удаа ярилцсан. Дээр нь гарч зурагч авсан. Манай ангийнхан уурын усан хөлөг гэж нэрлсэн юм. Уулзалт бүр сайхан дулаан уур амьсгалтай байсан болохоор тэр. Теплоход оборудован. Уурын усан хөлгийг яг л жижигвтер байшин шиг тогтжуулжээ. Ундлахын байр хөлдөөс сүнхүнс хадгалах гар хийцийг хөргөгч нарны чидэнч байна. Хөвөх чадвар нь 2 тонн орчим, нийт жин нь 1 тонн гинэ. Манай хөдөлгүүр байхгүй, юу ч байхгүй. Жолоо байна, бидний хүч хөдөлмөр байна. Гудас хүнжил, аяны өнжил бас бий. Орой болоход эндээ унтна. Мэдээж хэрэг аяны өнжил гудсаа дэлгээд ороод амрандаа. Кают-компания оборудован. Ахмадын бүхэйг нь жолооч харах өнцгийг чөлөөтэй байлгах нефт гарцтай. Өглөө өдөргээд өдөрт 2 удаа хоолдог гин. Харин орой болохоор хоол хийх тэнхээ үлддэггүй гэж инээлдэж байна. Энэ бол манай бяцхан гал зуух. Энд хийн зуух байна, данх байна, өглөө босоод лундаа бэлдэнэ. Мэдээж хэрэг сайхан бурайд бузаа авч гарсан. Жигнүүр байна, бузаа жигнэн. Өнөөдөр дахиад төмстэй шүл хийн. Мэдээж хэрэг бид нар нэг ийм зүйлттэй өөрсдөө бэлдэж хийсэн юм. Нэг талд нь бидний зураг, нөгөө талд нь ихнэрүүд. Унтахаар хөвтгөд зүйлтэй энэ хадаасан дээр үлгцгөөдөг юм. Жены авантюристов. Анх эхнэрүүд нь жаахан дургуйцаж байсан ч удалгүй хүүхэд насны мөрөөдлийг хорж болохгүй гэдгээ ойлгожээ. Энэ жил Хилок гол ширгсэн учраас аяллаа зам баг зэрэг богиноссон байна. Мөн бид хөлийн өдрийн тэмдэглэл хөтлөж байгаа. Ирээдүйд ийм салаар явахыг хүссэн хүн бүрт бүрэн мэдээлэлээр хангаж болно. Сал бүтээхэд ямар хэмжээ эрэхтэй, ямар ил талд бэрхшээл тулгардаг вэ гэд бүгдийг нь хэлж болно. Просто расслабиться и отключиться. Сайхан тайтгарч амарч сэтгэлээ амрааж, ажлын стрессээс ангижрахад энэ аялал төгс тохирно. Өдөрт 12-оос 13 цаг урсгалаар явахдаа үзэсгэлэнт байгаль сонирхолтой хүмүүс мартагдашгүй дурсамжтай учрна. Энэ 3 найз аяллынхаа тухай кино хийсэн бөгөөд тунгуудахгүй цахим платформудаар үзэгчдэд хүрэх болно. Жанна Щепкова, Горжий Чайдопов. Новости дня.
Улаануд ба Эрхүү хотууд хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Цаашид хоёр хотын захиргаа хөгжлийн туршлага харилцан солилцож, асуудал шийдвэрлэх шилдэг арга барил дэвшилтэт технологиг салбар бүрт нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллана. Өнөөдөр бидний харилцааны шинэ нэрийн эхэлж байна гэж хэлж болно. Ахан дүүс хот болоогүй ч хамтран ажиллах гэрээнд гар үсэг зурлаа. Бидэнд хуваалцах туршлага, нэгэндээ өгөх зөвлөгөө бий. Энэ бүхэн оршин суугчдад манд тусаа хүргэнэ гэдэгт итгэлтэй байна. Эрхүү хотын захирагч модон архитектурын өвийг сэргээн засварлах үндэсний төслүүдийг хэрэгжүүлэх туршлагаасаа хуваалцлаа. Харин Улаануд хотын дарга стратегийн мастер төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар танилцуулсан байна. Шийдэх асуудал олон байна. Хот бүс нутгийн төвүүдэд тус бүртэн тодорхой чиглэлээр хөрөмтлүүлсэн сайн туршлага бий. Нөгөө талаас мастер төлөвлөгөөний хэрэгжилт болон бусад чиглэлд Улаануд хотын туршлага нэлээд ахсан хэмжээний харагдаж байна. Бидэнд тэднээс суралцах зүйл их бий. Эрхүү хотын төрсөн өдөрт Улаануд хотын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Чимэд Бажнимаев мэдлэгээ дэвшүүлж, Эрхүү хотын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Евгений Стекачевтай парламентын хамтын ажиллагааны талаар ярилцжээ. Түүнчлэн төлөөлөгчдийн байгууллагууд хоорондын гэрээ байгуулах тухай зарлалаа. Тэрээр хоёр хотын гишүүдэд салбар бүрт хоримтлуулсан үр дүнтэй туршлага байгааг онцолсон юм а. Намар бид дахин уулзах байх. Манайх том бүрэлдэхүүний хамтаар ажиллахын хотуудын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж найрамдлаа баттгах хэрэгтэй. Тиймээс бид хот дотороо нөхөрлөж ажиллана. Байгаль нуураар холбогдсон хоёр хот цаашид албан ёсоор ах トゥ хот болохоор ажиллаж байна. Андрей Слепнев, середина земли, Бурятия. Ирээдүйн урлагийг бүтээж буй орон зай. Найруулагч Андрей Маникины хичээлүүдээр ирээдүйн театр киноны уран бүтээлчид ур чадвараас орж бүтээлч шийдлүүдийг эрэлхийлж байна. Энд уйдгартай лекц гэж үгүй, дадлага, ширүүн мэтгэлцээнд төсөөлшгүй шийдлүүд. Тэд Антон Чеховын алдарт 3 эгч жүжигийг шинэ өнцгөөс харж, дүрслэл, холбоо хамаарлыг ашиглан тунгаан бодцоож байна. Харин багш нь сэтгэлгээний хэвшмэл хандлагыг эвдэн шинэ орон зайнаа ихэд тусалж байна. Надад яагаад заавал царсмууд вэ гэж үзэгчийн хуваар аль хэдийн асуулт тавьж эхэлсэн. Харин дараа нь хэрвээ тэд тэр царсны дор жүжигт гардагчлан яг тэр яриагаа эхлэх юм бол үнэхээр сонирхолтой байх болов. Уламжлалт бус аргачлалуудын ачаар оролцогчид зөвхөн мэрэгжлийнхээ талаар төдийгүй өөрсдийнхөө тухай шин зүйлийг нэн ойлгож байна. Би территорид яг өөрт хэрэгтэй намайг урагш хөтлөх чиг баримжааг олохоор ирсэн. Энэ хугацаанд хэд хэдэн онцгой үйл явдалд оролцлоо. Цаашид ч илүү олон гайхалтай мөчүүд тохионо гэж итгэлтэй байна. Энэ хооронд Эрхүүгийн дүрслэх урлагийн музейд Москвагийн орчин үеийн урлагийн музейтэй хамтарсан шинэ үзэсгэлэн нэгдлээ. Үзэсгэлэнгийн орчинд үзэгч бүрийн алхам жүжигийн нэгэн хэсэг мэт уялдан нэгдэж, уран зураг болон видео уран бүтээлүүд театрын хэллэгтэй уялдан хосолжээ. Энэ бол театрын уламжлалыг тайлбарласан дүрслэх урлагийн тухай үзэсгэлэн. Мэдээж хэрэг үндсэн суурь нь Москвагийн орчин үеийн урлагийн музейн цуглуулга. Би кино урлаг болон перформанс практикийг тайлбарласан 10 видео уран бүтээлийг сонгосон. Энд баримтат бичлэгээс эхлээд олон янзын хувилбарууд байгаа. Үзэсгэлэнд орчин үеийн урлагийн 50 орчим шинэ хэлбэрийн бүтээл дэлгэгдэжээ. Эрхүү хотын музей ийм төрлийн бүтээлүүдийг хүлээн авч байгаа нь бахархалтай үйл явдал юм. Энэ бол бидний хоёр дахь хамтарсан төсөл. Санаанд оромгүй маш өвөрмөц үзэсгэлэн болж байна. Өмнөхөөс илүү сонирхолтой, нөлөөтэй санагдаж байна шүү. Учир нь орчин үеийн урлагийн гайхалтай, гинтийн шийдэл бүхий бүтээлүүд, видео арт, төсөөлөөгүй авторуудыг нэг дор харж байна. Уг соёлын арга хэмжээг территорийн соёл орчин үеийн урлагийг хөгжүүлсэн Москвагийн орчин үеийн урлагийн музей, Оросын тэргүүлэх алт олборлагч Полюс компани хамтран зохион байгуулж байна. Харин маргааш оролцогчид сансарт гарсан жүжигчин Юлия Персильдтэй уулзах болно. Огцом хөдөлгөөн хийн шүү. Өвөр байгалийн хязгаарт хүүхдийн зуны амралтын удирдал эхэллээ. Гэвч төвмөрийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа учраас эцэг эхчүүд хүүхдүүдийн аюулгүй байдал хийхэн санаа зовж байна. Молоковко дахь спорт цэцлэнгийн удирдлагууд бэлэн гэдгээ илэрхийллээ. Хүүхдүүдийн байрлах байруудыг гал тэсвэртэй тусгай бодисоор боловсруулсан бөгөөд хаасаагүй галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж байршуулжээ. Мөн онцгой байдлын газартай хамтран хүүхдүүдийг яаралтай нүүлгэн шилжүүлэх ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан бэлтгэсэн байна.
Цуслангийн нутаг дэвсгэрт цоошин галын тохиолдлын систем суурилсан. Эрдэсжүүлсэн хамгаалтын зурвсууд хийж галын хор байрлуулсан. Мөн гал унтрах зорилттой усан санж бий. Бид 100% билээ. Хүүхдүүдийн зуны амралтын хөтөлбөр төрөл бүрийн сонирхолтой үйл ажиллагаатай байх юм. Спорт туслангууд зөвхөн бэлтгэл сургуультай төлрөхгүй, энэ спортод сонирхолгүй хүүхдүүд ч тав тухтай амарч чадна. Хүүхдүүд харилцан бие биенээсээ урам зориг авч дулааны урлагт сонирхолтой болж, өөр таалагдсан идэвхтэй үйл ажиллагаанд оролцох боломжтой. Мөн өөрийгөө хамгаалах чадварт суралцах боломжтой. Бид энэ жилийн туслангийн үрээга нэгдэл хүчтэд оршино гэж тодорхойлсон. Хүүхдүүдийг үүр байхлын олон угсаа ард түмэн соёлтой танилцуулахыг зорж байна. Өнөөгийн хүүхдүүд Семейский гэж хэн болох Казак ард түмний тухай тэр бүр мэддэггүй. Энд бид спорт урлагаар дамжуулан мэдлэг олох танин мэдхүйн чиглэлтэй хөтөлбөр боловсруулсан. Амьдрах нөхцөлийг сайтар бүрдүүлж, Байрус клубын спорт туслангийн сууцнууд дулаан бие засах газар шүршүүртэй бөгөөд шөнийн сэрүүнд дулаан халаалт ажиллах юм байна. Хүүхдүүд эрүүл мэндийн бүхий л шаардлагыг хангасан 5 удаагийн бүрдэл хоолоор хангагдана. Рассольник шүл, амин дэмт салат, махан котлет ба төмсний ногш. Хязгаар нутагт нийт 47 туслан ажиллана. Энэ 700 удаагийн ээлж зохион байгуулагдаж 55 гаруй мянган хүүхэд хамрагдах юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тусгай ээлжүүд ч мөн багтжээ. Түүнчлэн бусад бүс нутгаас зочид ирэхээр төлөвлөгдсөн гэнэ. Энэ жил амар мужийн хүүхдүүд манай туслан дээр ч хамтарсан сургуульд хийн. Нэмээд 8 дугаар сард Алс доронтой хамтарсан сургуульд ч болно. Ойролцоох бүс нутгууд ч бидэнтэй нэгдэхээр болсон. Тэд 14 хоногийн хугацаанд бэлтгэл хийн. Энэ бол туршлага солилцох цогц хөтөлбөрийн нэг хэсэг юм. Мөн энэ жилийн спорт тусланд сэтгэл заслын бүртгэлтэй зан чанартай холбоотой асуудалтай өсвөр үеийнхэнд зориулсан тусгай ээлжиж ажиллана. Спорт болон нийгэмшсэн орчин хүүхдүүдийг зөв замд чиглүүлэх, амьдралын талаарх үзэл бодлыг нь өөрчлөхөд тус болно гэж найдаж байна. Хийм болон утаанаас хамгаалах албаны шилдэг салааны төлөөх тэмцээн Нэрүнгэрийн дулааны цахилгаан станцын галын 2 дугаар ангийн утаан болон хийн сургалтын байранд боллоо. Тус тэмцээнд Нэрүнгэрийн бүсийн гал төмөртэй тэмцэх 5 ангийн төлөөлөгчид оролцсон ур чадвараас иржээ. Тэмцээний дүнгээр ялагч баг тодорлоо. Нэрүнгэрийн гал төмөр аврах ангиудын бүх хэсгүүд мэргэжлийн ур чадвараа бүрэн харуулж чадсан. Үзүүлэлтүүд сайн байлаа. Гэхдээ сайжруулах орон зай байсаар байна. Гэсэн ч бид итгэлтэй байна. Манай албан агчид амьсгалын болон харааны эрхтнүүдийг хамгаалах хэрэгсэлтэйгээр хариу арга хэмжээг хэрэгжүүлэхэд бүрэн бэлтгэгцээ. Тэмцээн нь 4 үе шаттай байлаа. Үүнд стандартыг мэдэх онлайн шалгалт, анхны тусламж үзүүлэх ур чадвар, сэтгэл зүйн дэмжлэгийн үндэсгээд хамгийн хүнд даваа нь утаа болон дулааны сургалтын байранд болсон практик даалгавар байлаа. Энд багууд юу ч харагдахгүй утаанд харанхуй орчинд 6 хяналтын цэгийг олох, нэрвэгдэгчдийг эрен олж нүүлгэн шилжүүлэх байлаа. Бидэнд онцгой өндөрлөл учраагүй. Манай баг эв нэгдэлтэй ажиллаж чадсан. Бүх алхмаа урьдчилан ярилцаж бэлтгэсэн тул үр дүн ч сайн байсан. За ийм төрлийн тэмцээнүүдийг байнга өөр объект зохион байгуулдаг бөгөөд ингэснээр тактик сэтгэлгээ, дадлагын ур чадварыг сайжруулдаг. Энэ нь цаашид хийм болон хиймэл утаанаас хамгаалах салбарын албан хаагчид илүү уялдаа холбоотой үр дүнтэй ажиллах нөхцөл болдог юм а. Библиотека, концертная площадка. Номын сан задгаа тайзны концертын талбай кофе шоп. Энэ бүхэн бол том хотын амьдралын нэг хэсэг мэт харагдавч бүгд хятадын зүүн нутгийн Жэжа мужийн нэгэн тосгоны зураглалууд юм. Урд нь Юцун тосгоны ихэнх оршин суугчид эс албарлалтын салбарт ажилладаг байж, олборлолт зогсож байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг олон жилийн турш хийсний үр дүнд тус тосгон ашигт малтмалын олборлолтод суурилсан эдийн засгаас татгалзаж, эко аялал жуулчлалд түшгэлсэн шинэ эдийн засгийн загварт шилжиж чаджээ. В экономику экотуризма. Бид бүх үйлдвэрлэлийн нэгжүүдээ аж үйлдвэрийн паркуудад шилжүүлсэн. Байгаль орчныг хамгааснаар Юйцун маань улстай аялал жуулчлалын шилдэг тосготын нэг болж чадсан. Өнөөдөр тосгоны оршин суугчдын 60 орчим хувь нь аялал жуулчлалын салбарт ажиллаж байна. 2024 онд гэхэд л манай тосгоны нийт орлого 22 сая юаныг давсан.
Уезд Анидзе. Юуцун тосгон оршиж буй Анжи хошуу нь хэдэн зуун мянган гектар хусны ойтой. Тус хошуу энэ байгалийн баялагтаа тулгуурлан 2022 оноос хус хуванцрыг орлуулагч үндэснээс нь ажиллахыг эхлүүлжээ. Эдийн засгийн өсөлтөд чиглэсэн бөгөөд хүрээлэн буй орчныг хамгаалах шинэлэг төсөл санаачлалуудыг дэмжих зорилготой үйл ажиллагаа юм а. Связанных с сохранением окружающей среды. Одоогийн байдлаар Анжи хошуунд 1000 гаруй хулс боловсруулах үйлдвэр байгаа. Инээс 200 орчим нь хулсан бүтээгдэхүүнд шилжсэн. Өнгөрсөн онд хулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл улсын хэмжээнд 9.2 тэрбум юанд хүрсэн. 15 миллиардов 200 миллионов юаней. Уезд Анжи Анжи хошуу мөн залуу боловсон хүчийг татах төрөл бүрийн салбарыг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж байна. Нутгаа орхин явсан олон залуус буцан ирж, амьдралаа шинээр эхлэх, ажлын байртай болох бизнес эрхлэх боломж бүрдсэн байна. открыть свой бизнес. Бид залуусыг нутагтаа эргэж ирэхийг дэмждэг. Шинэ бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл, бүр хүүгийн зээлийн боломж ч олгодог. Эдгээр залуус цахим худалдааны туршлагатай, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх мэдлэгтэй. Залуусын бизнес санаачлагыг дэмждэг платформын тусламжтайгаар эдгээр ур чадварыг амжилттай хэрэгжүүлж байна. Концепция Ногоон улс, тунгалаг улс, үн эрдэнэ гэх үзэл санаа Анжи хошууны хөгжлийн бүхий шатанд шингэжээ. Уул уурхай зэрэг байгальд хортой үйлдвэрүүдэд зогсоож, байгалийн их төрхийг нь сэргээж, экосистемийг нөхөн сэргээх ажлыг амжилттай хийжээ. Энэ бүхний үндсэн дээр хошуу эдийн засаг, нийгмийн хөгжлөө итгэлтэйгээр үргэлжлүүлж, шинэлэг бүтээлж, ашигтай төслүүдийг хэрэгжүүлсээр байна. проектов. Ниу Хэнзя, Иван Молостов, CGTN. Исследование природы человеческого тела. Хүний бие махбодын мөн чанарыг судалсан дотроосоо нэртэй бүжгэн жүжигэн бие махбод ба сэтгэл оюуны хоёр ертөнцийн зэрэгцэн оршихуйн тухай үзэгчдийг эргэцүүлэлд хөтөлдөг. Бүгд найрамдагтад ард улсаас ирсэн Сисин театрын уран бүтээлчид уг жүжигийг Москва хотноо зохион байгуулагдаж буй Инторын ой урлагийн наадамд төлөвлөлөө. Театр урд нь Орос улбан улсын зарим хотуудаар аялан тоглолт хийж байсан ч нийслэл анхудаа тоглож байгаа нь энэ юм. Энэ бол маш хийсвэр бүтээл. Манай бүжгийн хөдөлгөөний хэлбэр аяг нь амьсгал дээр суурилсан онцлогтой. Амьсгалаар хөдөлгөөнөө холбож, тайзан дээр зөөлөн уур амьсгал бүрдүүлдэг юм. За 60 минут. Цагийн турш бүжигчид хүн төрөлхтний үүслийн үеэс эхлэн өнөөх хүртэл биеийн дотоод хувьсэл өөрчлөлтийн түүхийг дүрслэн харуулна. Энэ нь физиолог бус харин хүний хөгжиж буй соёлын орчны талаарх дүрслэл юм. Развивается человек. Энэ бүтээлдээ бид үзэгчдэд зориулан бүжиглэж байна. Тэд бидний мэдэрч байгаа зүйлийг л мэдрээсэй гэж хүсдэг. Амьдралын энгийн, байгалийн мэдрэмжүүдийг мэдрүүлмээр байна. По задумке организатора, Зохион байгуулагчид жил бүрийн хөтөлбөртөө орчин үеийн бүжгийн урлагийг багтаахыг зорддог. Энэ удаагийн бүтээл хамтлагийн сонголт ч үүнтэй холбоотой. 2014 онд Хятадд үүсгэн байгуулагдсан Сисин театр дэлхийн тайзнаа хурдацтай танигдж байгаа бөгөөд тэдний бүжгийн арга барил уламжлалт Хятад урлаг ба контемпорари бүжгийн хэм маягийг уялдуулснараа бусдаас ялгардаг. китайский стиль и contemporary. Бид туршиж, сорж үзхийг хүсдэг. Тайзны өмнөх тэр хүлээлт дүүрэн мөчүүдэд хамт байх нь бид бүгдэд таалагддаг. Үзэгч энэ бүхнийг хард дуусаад юу хэлэх бол гэх нь сайхан мэдрэмж юм а. Постановка изнутри. Дотроосоо хэмээх энэхүү жүжиг бол Сисин театрын уран бүтээлийн сорн юм. Театрын түүх энэ жүжигээс эхэлсэн бөгөөд үүсгэн байгуулагдсан цагаас хойш олон улсын тайзны амжилттай тоглогдсоор иржээ. Европ, Азийн хэд хэдэн оронд үзэгчдийн хүртэл болсон уг бүтээлийг инхүү Москвагийн үзэгчид анхудаа үзэх боломжтой боллоо. Данила Монгулов, ТВ Брикс.